За төлөгддөггүй тогоо болон за хайрлан тавх хэрэлдэг хүмүүсээ үл яг энэ лайк тараад үлдээчих. За та бүхэн яг энд харагдаж байгаа тэр одоо төлөгддөггүй тогоог ямар болтол нь хэрэгэлсэн байна? Яг энэ шиг одоо хэрвээ болгочоод хэрэглээд байх юм бол эрүүл мэндэд ямар их одоо сөрөг нөлөөллийг авчирч болохыг хэлж өгье. За энэ бол тогоо партны зөвлөгөө байна. За тэгэхээр төлөгддөггүй гэдэг энэ тогоонд бол одоо тефлон гэдэг бодис бол орж идэг. За энэ бол одоо хүний биед харьцангуй бас идэхгүй байдаг юм байна. Тэгээд хор багтай материал байдаг. За харин энэ ямар үед хортой болох вэ гэвэл нэг хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээр гэвэл 260 градус буюу түүнээс дээш халаах юм бол. За хоёрдугаарт нь гэвэл за харин яг энд харагдж байгаа тогоо шиг болгоод ингэж одоо хамаг юм гусаад ингээд хоол ундандаа эдэд хэрэгэлсэн ч гэдэг юм уу. Иймэрхүү үедүүд бол хор нөлөө нь илүү ихээр учрах юм байна. За яг тэр 260 градусаас дээш халаагаад ирэх юм бол агаарт бол тодорхой хэмжээний уур үсгээд амьсгалын эрт нөхцөлцөөгөө дамжаад хүний биед бол сөрөг нөлөөллийг бол учруулах юм байна. За хэрвээ тефлон гэдэг энэ зүйлийг бас яг зөв талаас нь хэрэглэх юм бол сөрөг нөлөө багатай гэдгийг бол та бүхэн сайн ойлгосон баг. Харин тефлоны бүрхүүлийг үйлдвэрлэхэд нь нэг хоёр бодис орд юм байна. Нэгдүгээрт нь гэвэл PFOA. За хоёрдугаарт нь гэвэл PFAS гэдэг энэ бодисууд бол орж идэг. Эдгээр нь бол жоохон сөрөг нөлөөт юм байна. За нэгдүгээрт гэвэл бүгдээрээ PFOA гэдэг энэ бодисын талаар ярив. Энэ болохоор тефлон бүрхүүлийг илүү ихээр жигд гүлгэр байлгахад бол тусалдаг юм байна. За тэгээ маш удаан бол одоо задардаг. За цус болон элэг бөөр гэх мэт одоо эргэтэн тогтолцоог бол үйл ажиллагаанд бол сөргөө нөлөөлж идэг. За бөөр болон төмсгийн хавдар бас үүсгэж болцчих юм байна. Тэгээ элийн үйл ажиллагааг одоо бууруулах, дахлааг бууруулах, бамбуу улчирхаа үйл ажиллагаанд бас нөлөөлөх юм нөлөө бол байдаг юм байна. За хоёрт нь гэвэл PFAS гэх бодис бол тэр наалдуулахгүй болоод илүү их туслаад байгаа юм байна. Харин тэр бас цэвэрлэхэд их амархан одоо цэвэрлэгдээд байдаг маань бас энэ бодисын тусламжтайгаар бол тийм болоод байгаа юм байна. Энэ болохоор олон жил хүний биед бол хадгалагддаг юм байна. Тэгээ дааварт нөлөөлж болно, нөхөрчүүд нөлөөлж болно, хүүхдийн өсөлт хөгжилтөнд бол сөргөөр нөлөөлж болно. За мөн дээрэс нь холестероныг одоо илүү их нэмэгдүүлэхэд бас нөлөөлдөг юм байна. За гуравдан гэвэл орчин үед бол бас яг тэр бүгдээрээ сая хамгийн эхэнд ярьсан нэг бодис байгаа тийм ээ. PFOA гэдэг энэ бодис байгаа. Энэ бодисын оронд болохоор GenX гэдэг энэ бодисыг бол хэрэгэлдэг болсон юм байна. Энэ бол одоо хараахан бас энэ судалгаанууд бол яваалгаа юм байна л да. Судалгаа нь хараахан дуусаагүй. Гэхдээ энэ бол одоо PFAS гэдэг буюу миний хоёр тайлбарсан тэр одоо бодистой одоо их ойролцоо бас сөрөг нөлөөллийг бол учруулж болшгүй гэдэг энэ одоо зүйлүүд бол эхний ээлжинд бол гараад байгаа юм. Илэг болон тархлаанд бас сөрөг нөлөөлж болно гэж үзэж байгаа юм байна. За тэгээд яг энийг бол одоо бас дүгнэж хэлэхэд яг энд харагдаж байгаа тэр одоо төлөвддөггүй тогоо хайрлан тавх шиг ингээд маш ихээр ингээд хусаад хэрэгэлсэн, дээрэс нь 260 градус буюу түүнстэйч маш хүндэр халаацсан ингээд хэрэглээд их юм бол эрүүл мэндэд бол маш их сөрөг нөлөөллүүд бол байгаа гэдгийг бүгд ойлгож аваарай. Тэгээд мэдээж бас хүмүүс одоо асууж бичиж магадгүй энэ төлөгддөггүй гэдэг энэ одоо тогоо шанаг одоо энэ хайрлан тавыг хэрэглэхгүйгээ бид нар яах юм бэ гэж бодож байгаа хүмүүс байгаа. Гэхдээ магадгүй та хэрэглэж болно. Яг энэ шиг болтол нь бити хэрэглээрээ